Өг тэнгэр радио. Сар шиндээ сайхан шинлээрээ. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөг тэнгэр радиогийн хамт олон хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтан гал морин жилийн баярын тусгай дугаараа бэлдэхээр яг одоо замд гарах гэж байна. За бид Монгол улсынхаа баруун хязгаарлуу Төв аймгийн Алтан булаг сум руу хөдлөхөд бэлэн болсон байна. Ингээд үзэг сонсч та бүхэндээ ирж буй гал морин жилдээ аз жаргалтай ариун их байгаарай гэж хүсье. Бидний цугаараа. Одоог маань ихэлтэй. Гуя та ямар бэлэг тэмбэрэлтэй юм хэлчихэ. Баруун хязгаарлуу явах юм байна те. Тэгнь. Хотын баруун гоо амны бэлэг энэ амтны шарт бас ийж өмөр юм ярьсан. Хөх тэнгэрийн дор хөх манхан тал цайран цэлийж, өвлийн жавар зөөлөрч, хаврын амьсгал айсвэ. Монгол төмний төрт ёсны их баяр цагаан сар айлчлан ирэхэд айл бүрийн гал голомтод хөдөлгөөн орж, инээд хөөр бэлтгэл ажил ундарна. Өглөөний жавартай утаа суунагалсан Улаанбаатар хотоос тэдний аялал эхэллээ. Энэ жил Хөх тэнгэр радиогийн 10 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон студийн ажлаа төр хойшин тавьж хөдөө нутгийг зорилоо. Тэд микрофон, камер, дуу бичлэгийн төхөөрөмж, студиэсээ хэсэгхэн хугацаанд холдож, малчны хотонд очиж, сар шинийн бэлтгэл ажил, бууз банш чимхэх ажилд гар бие оролцохоор шийдсэн нь энэ. Бичиж байгаа. Шинээс яг одоо. Гараад явж байна ажилласаа. Яагаад шахуу үгэндээ шашиг мэдэргийг. За. Энэ манай үзэсгэлэнтэй бүсгүй. Сайн байцгаана уу? Ай, за хааш явж байгаа лээ. Бид бүхэн одоо яшээ Улаанбаатар хотын төв цэгээс яшээ ойрхон гарнаа хөдөө явчихэд ирнэ та бүхэн утгаараа. Залуус тус тусын ховийн бэлтгэл, цүнх сав, дулаан хувцсаа бэлтгэцгээгээд эфирийн жолоож ахтайгаа өглөө эртлэн товлсон цагтаа уулзаж, урбаа машиндаа сууж аваад хөгжил дөнхөн хөдөө нутгийг зарим хөдөллөө. Өглөөний цагаан ууснаа манай 11-ээс Уугаагүй штэ. Иш, манай залуус ойрд их ажилтай. Орой шөнө тарж өглөө эрт босоод ажил ихтэй завгүй явсаар өглөөний цайгаа жууж амжаагүй байна штэ. Энд мууда залуусаа. Зочилж очиж байгаа айлд хоосон ордоггүй ёсоо бодож залуус маань замаараа дэлгүүр орохоор боллоо. Сагсаа түрээд дэлгүүр дотор яваа залуусаас янз янзын санаа гарна. Зарим нь эрүүл хүнс ярьж байхад нөгөө нэг нь хямдрал байна гэж баярлаж, гурав дахь нь сав дүүрэн чихэр хийж гисэн зогсож байна. Манай хэд худалдаа хийж явахдаа оюукагийн даалгавраар TikTok бичлэг хийгээстэй. Аргагүй л орчин цагийн жинзи мөн дөө. та тэгжээ. Зүг. Хоёлаа нааш оржээ. Яг. Заал. Хөөе. Тэр тамира юун дээр очиж зогссон байна? Өглөөний цайгаа уугаагүй гэсэн аргагүй хөөх юм. Тэсэлгүй амандаа нэгийг хийгээд авлаа шүү. Нөгөө TikTok бичлэгээ хийсээр оюукагийн даалгаврын дагуу хөлнүүдээ нийлүүлээд бичлэг хийгээд авлаа. Яста юу ч хийгээд байгаа юм бүү мэдээ. Үүний ганцхан оюука мэдээ. Ингэж явсаар кассын өмнө очлоо. Одоо хамгийн чухал мөч тооцоо хийх цаг. Санхүүгийн сахилга бат хариуцсан часын яруу хатна. Хамаг мөнгөө барьж зогсож байна. Тэрээр бэлэн мөнгө бариагүй утсан гинэ. Манай нэрвч нь орчин үеийн хүн шүү те. QR кодгүй бол хөдөлдөггүй. 150 дээр тэгээ бэлэн мөнгө бариагүй ч юм уу те. Чинс
Бусад нь тооцоогоо хийгээ зогсож байхад тэр болон арын албаны хамгийн чухал хүн найруулагч Дэгийн маань ганцаараа юу хийгээд байгаа юм бол Намайг сайн машинаар бодож өгсөн. Нүрээ ботсон гинэ. Ийхүү бүтээгдэхүүн сонголтын зөвлөгөөн, төлбөр тооцоо нь хөгжилтэй. Харин дэлгүүрийн булан бүр нь зураг авалтын талбар болж хувирсан да. Эцэст нь тор дүүрэн бараатай, сэтгэл дүүрэн инээдтэйгээр залуус гадагшаа гарлаа. Ер нь бол энэ хамт олон хаанч очисон ажилланж явна, хөгжлөнч тасрахгүй. Дэлгүүр хүртэл тэдний хувьд жижигхэн тайз, амьдрал өөрөө шууд нэвтрүүлэг мэтэл үргэлжилж байдаг да. Ингээд хөдөө замдаа гарлаа. Эхэндээ тэд ажлын тухай нэвтрүүлгийн санаа ярилцаж явсан ч удалгүй хэнийг нь дуу аяллаа. Нэг нь ардын дуу эхлүүлж, нөгөө нь хип-хоп өглөж, бүр сүүлдээ шинэ стил жанрын дуу зохиоч уу яав. Машин дотор инээдхөөр салгиж, замын урт богиносож, тал хээр нутаг нүд алтан жирэлзэн. Ингээ хүүхд тэнгэрээрээ цагаан сарынхаа нэвтрүүлгийг бэлдээд Төв аймгийн Алтан булаг сум руу явцгааж байна. Тэгээд яг одоо урбан машинтай Монголын үндэсний радио телевизийн одоо жолоочтой машинтай ингээд коморо багаараа хамтдаа явж байна. Тэгээд бид хоёр замын дуу дуулж байгаа. Замын дуу 1 2 3 и дуу хүнийг ойртуулж харин зам сэтгэлийг тэлнэ. Хотын чимээ шууганаас алсарсан тэд ийхүү дуу дуулж, ээлжилж, хөгжилдөн аяллаа химнэлээ өөрсдөө бүтээж явлаа. Сая Хөхтөнгөр радиогийн бүсгүйчүүд нь дуулсан бол одоо ирчүүд нь хэрхэн дуулах бол? Угэг аги очо аги. Сайн дуулаарай, хичээж дуулаарай. Хатаалныхаа нэр хүндэг шүү. Дандаа сэтгэлээс гарахгүй даруухан чамтан тассандаа. Чи Монгол хэлтэвч нэг аштахан дуулчих. За. Сэмхэн явдалтай сэргэлэн шүү. Шогшно. Монгорме. Ингээд явуулын андерграунд хамтлаг мэндэллээ. Аги өөрийн зохиосон дуугаа, Ганзо болчмор дуугаа харин сүлдээ цамцаа тайлаад төд удалгүй буцаагаад өмсчлөө. Машин дотор концерт, харин гадна талд нам гүм хээр тал. Машин дотор бол жинхэнэ концерт. Харин энэ их шуугаан донд ганцхан хүн огт өөр ертөнцид суунаа. Ноутбукээ өвөр дээрээ тавьчихсан хөмсгөө зангидан суугааныг нь тэр бол Хөхтөнгөр радиогийн хамгийн отхон гишүүн жинхэнэ Жинзи үеийн төлөөлөл Оюка. Бусад нь аяллаа концерт хийж байхад Оюка амьдралын хамгийн чухал тоглолт болох хичээл сонголттойгоо тулалдаж явна. Яг энэ өдөр, яг энэ цагт шүү дээ. Давхцсан гэдэг ийм л байдаг аж. Wi-Fi барьж байна уу? Сүлжээ унчлаа. Альвэ хин нэг нь Wi-Fi-а зацаач ээ гэцгээж машин дотор генет технологийн шуурхай штаб байгуулагдлаа. Жолооч хүртэл зам хараад айж ухан данслахгүй явахыг хичээе гэж хэллээ. Оюкагийн царанаас төвлөрөл асгарнаа. За яасан хичээл сонголт нь болсон уу? Болчлоо. Миний хөрий болчлоо.
За ингээд оюука маань хичээл сонголтоо амжилттай хийж бүгд ялсан мэт баяртай явнаа. Ийхүү дуу хуур, дата интернет, хичээл сонголт 3-ын дунд аялал үргэлжилсээр. Ер нь бол Хөгцөнгөр радиогийн залуус хаанч явсан ажил хичээлээ амжуулж чаддаг, машиндаж тэр, хээр талдаж тэр, бүр бууз чимхэж байхдаач тэр. Хөгжилдөхтөө хөгжилд нь хийх ёстойгооч хийхдээ л хийн. Ийм л нэгэн баг, дуун чанга, дата нь хурдан, зорилго нь тод залуус замдаа явна да. Цас бударсан хээр талаар машин тавхиж, алсад бараандах гэрийн ядангаас цэнхэр утаа суунаг юм. Энэ бол хөдөлмөрч малчин айлын галгууламд цагаан сарын бэлтгэл хэдийнэ эхэлснийг илтгэх шиг. Гэрийн эзэгтэй гурлаа алдаж, махаа татан гэрийн эзэн хот хороогоо имхэлж, хүүхэд багчууд хөл хөөрцөг болон гүйлдэж байгаа да. Хотын хэмнэлд дассан радиогийнхан тал нутгийн нам гүмд хөл тавихтаа өөрсдөө ч нэгэн аялгау болж сар шинийн ажилд туслахаар зорьсон газраа ирлээ. Ийхүү хөдөөний нэгэн малчин айлынд сар шинийн бэлтгэл өрнөж хот хөдөөгийн сэтгэл зүрхийг холбосон дулаан учирлын түүх эхлэж байна. Хаврын амьсгал орж мал төллөх их ажил эд өрнсөн үе. Радиогийн залуусыг малчны хотонд очиход хашаа хорооноос дөнгөж төрсөн хураг ишгний майлах дуу цангинана. Зармийг нь даарч хүрэхгүй хэмээн гэрт оруулжээ. Гэрийн үүд сөхөгдөн хотын зочид сайн байна уу хэмээн зэрэг шахан мэдчилэхэд дөнгөж төрсөн төлийн дуу цангинан угтлаа. За сайн байцгаана уу. За ингээд оръё. Сайн байна уу? За сайхан үлжиж байна уу? Сайхан. За сайн байна уу? Ингэсгээ суучих уу? Суучих. Тийшээ гэрээ эзэгтэр сайн юу вэ? Хаа. Хорог шин дээр гисгэж бай. Гадээш л дээ. Ба. Нараа яаж байгаа юу? Асч байгаа юу? Зүгээр тий. Супер. За тэр залууч комик ажилтаа юм шүү. За хүүхдүүд сайн явж байна уу? За даашаа сууж. За таргаар сайхан үлч байна. Сайхан. За малдах дуунтай сайн 10 жил. Сайхан. За. Тарган тавтай. Сайхан үлчиж байна оо. Тав ханаач. За минь цааш сайхан үлж байна. Сайхан. За ингээд арай ахмад дараач тэр юм уу ганзоо маань гэрийн эзэнтэй хөөрөлдөж танилцлаа. Сан байна. Дандаа эмгтэй хүмүүс морьтой гэж шүү дээ. Гоё юм тий. Сайхан үлж байна. Сайхан үлж. Мал тогтоо онцгой цаа орсон уу? Аваасах. За. Тавлглээ. За, мал төллөөд эхэлсэн үү? За, мал төлж. Алтан булгийн уугуул айлуу та. Уугуул. За, алдар нэр юм хэлээд байна. Алдар Нимбат. Нимбат. Өр үйдэг. Аат. За, аймгийн ямар цалт байна? Сумын алтар. Сумын алтар. Өтөг ирэх жил ойтой. Тэ, 90 жил яат. За, үлжин дуугаад. Эдэн маматай айлуу та. Манайх 3 хүүхэд. За,
Нахан байна. Тэ. Тэгээд танаа баг уу тэр юу? Баг нь хоёр нь оюутаа. Нэг нь ажилд яасан. Оюутан төгсөөд ажилдаа. За баг бол бодолтой бол. Тэ. Дөрөв төрлөө. За бид хэд Монголын үндэсний хараа телевизэн дээрх Хөхтөнгөр хараад бас хамт олноор ингээд цагаан сарын бэлтгэлгээд нэвтрүүлэг ажил хийж байгаа. Тэгээд гэртээ бас түлээж авч ингэж тавтаа сайхан байлгаж байгаа. Танаа гэр бүл бас баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ хамтдаа ингээд бид танаа гэр бүлийн гишүүч ингээд бууз уншаа хилцээд гэрийн болон гадаах ажил тусалцаад ингээд нэг баярын нэвтрүүлэг хийх юм аа. Тэгээд тийм төлөөтэй өөрөө бас тавтаах байгаараа. Тэгээд бидний бас гэртээ сайхан хүлээж авсан баярлалаа. Тэр одоо хамарт байгаа морины медалууд маань ерөөхдөө аймаг сум улс тод авсан медалууд байна. Энэ талаар танилцуулах уу? За ихэнх аймагаас нэг үедээ аймаг бүс тэгэл ихэнх сумын медалууд үйдэ. Ер нь 6 насны нэмэр 6 л өнөөж байна. Тий. 6 насны нэмэр. За мороо танаа залуу онцтой юм шиг байна. Унаач бол Энэ одоо энэ жилээс л онж эхэлж байгаа. энэ жилээс. Тий. Ус өрхөө мэдээдэн жил бас. Одоо залуу бол ахын албыг залгуулад ингээд ажилдаа орох гэж байгаа юм шүү. Ер нь яг бэлтгэгдсэн л харагдаж байна те. За тэгээд уяа хонго морь хурдан байх л тугаад. Тэгээд олон жил бас сайхан айраг түр аваарай гэж хүсье. Баярлалаа. Тал нутгийн жаврыг сөрөн ирсэн уран бүтээлч залуус ийхүү малчин айлдаа ирж сар шинийн бэлтгэл ажилдаа орлоо. Тэд өнөөдөр студидтэй биш харин нялх төлийн дуу цангинсан эд ажлын дунд орж микрофон барьдаг гараараа гурил илдэж мах амталж бууз чимхэхнэ. Малчин айлд ирсэн залуус тус бүрийн ажлаа хуваарлаж аваад ажилдаа оржээ. Хоёр нь түлээ хаглаж, хоёр нь усанд явж, зарим нь гэрийн эцэгтэй тусалж, харин зарим нэг нь мал төлөх ажилд туслах жишээтэй. Харин тэр дунд Эма айлын хүүтэй танилцаж авьяасыг нь үзээд, харин туул гэрийн эцэгтэйтэй ярилцаж сонин сайхан сонсоод амжжээ. Таны нэр алдар хэм бэ? Бочлооны уян гэдэг. За. Төв аймгийн Алтан булгийн уугуул. 3 хүүхэдтэй. Том хүүхэд маань одоо Төв аймгийн Алтан булгт хүн эмнэлэгт совилогчоор ажиллаж байгаа. Тий. Дараагийн хүн маань болохоор хөдөө аж ахуйд сурж байгаа. Хөдөө аж ахуй. Тий, хөдөө аж ахуйн их сургууль. Сайн нэг гүүгээдээс инженерээр сурж байгаа. за сайн нэг гүүгээдээс нэг жижигэн байсан баг нь уу? Тий, манай баг 3 дугаар анги. Тий. Тэгээ 3 хүүхэдтэй. Ер нь бол багтаага гуруулаа байх юм шүү дээ. Тий, ер нь бол багтаага гуруулаа. Шинийн баяраар ажил их ундардаг. За таны ажил эхэлж байгаа бах. Эхэлж байна. Одоо тэгэл бууз хийн, боов хийн. Тэгэл энэ жил тэгэл мал төлөлөөл ингээл зэрэг юм болж байна. Тэн дотор байгаа юмнууд юу вэ? Малын тэжээл. Энэ одоо овёос. Тий. Тэгээ нөгөө тэр улаан нь юу вэ? Тэр нь одоо ингээл бяцалсан лов. За яах юм бэ? Одоо энэ ингээд малд бол одоо тэгээд тамир тэнхээ оруулна. Ялгаагүй овьёос нь ч гэсэн ингээд адуундаа өгж тамир тэнхээ оруулдаг. Тэр нь болохоор ингээд бас малдаа өгж дотроос нь тэгээд тамир тэнхээ оруулж. Тий, тэнхээтэй. Манайхан ч морь уяад байна. Бас олон жил болж байна. Манай том хүүч одоо энэ жил 19 сурж байгаа. Тий. Тэгээд одоо дараачих нь одоо энэ манай баг хүү одоо энэ жил ингээд унж сурж байгаа. Ерөнхийдөө манайхан ч Алтан булаг бол ер нь адуу гараач алдартай, айраг цагаа тэгээд ер нь хурд ихтэй. Тий. За манайхан ер нь хурд ихтэй ер нь юмд сүрхий ер нь тий. Сайн уу минь дүү сайхан хаварчж гинөө? Сайхан урдж гин, та сайхан урдж гин үү? Өө сайхан хаварчж байна их чинь. За хэн гэдгийг минь дүү? Очир бим гэдэг. Очир бим бо. Очир бим хэдэн настай юм бэ? 8 настай. Аха. За ингээл цагаан сар болохгүй аав ээжинд бэлтгэл хийгээл ээжсэн чинь нэг MNB гэсэн логотой ах эгч нар бөөндөө ирээд л асуулт асуугаал ажил хийгээл юу гэж бодож байна минь дөө? Миний 4 жилээс өстө гоё санагдчихээн. Ямар өөрхий юу нь гоё санагдчихээн?
бичлэг хийх нь. Өө тийм үү. Сар шинийн баяр Монгол түмний уламжлалт баяраа. Ийм сайхан дээл хувцас өмсөөд, ийм алгаагаа өмсөөд, аав ээжтэй, өвөө эмээдээ нутаг усныхандаа золгодог. Тэгэхээр 8 настай миний дүүгийн хувьд цагаан сар ер нь ямар баяр бол яагаад бид нар ингэж золгоод идэх юм бол юу гэж боддгоо? Мөргөө цагаан сар болгонд хүмүүс өөрөөр золгодог. За, яаж золгодгоо жишээ? Жишээ нь ахмад хүмүүс гараа дээр нь тавиад хүүхдүүд нь гараа доор нь тавьж золгодог. За, ямар үг хэлдгөө мэдгөө? Та сайхан хамрж гинөө гэж. Хурдан байр ундаг уу? Хурдны байр унаа. За, хурдан байр унахад чинь төрүүлэхийн тулд эсвэл айргийн тавд орохын тулд нөхөөрхөн жоохносоос нөхөөрхөн ухаан зарандаа ямар тактиктай яаж төрүүлүүлэе гэж боддгоо. Тэр нууцаа хэлж болох уу? Тэр нь нөгөө хөтлөж явуулаад сургасны дараа уралдаад тавт орсон. Семинатанда. Тийм үү? Хөтлөж явж байгаа дөө. Морин яасан ядарсан юм уу? Ядраагүй. Тэгээд хөтлөж явж байгаа би ганцаараа өмсөн. Арийн тавт орсондоо аав ээж надад үнэхээр их баярлж байсан. За. Дахиад бүр төрүүлэе гэж бодсон уу? За, эх жилийн наадамд миний думаар унаад төрүүлээрээ заа ёо. Торгон жолоогоо атгаарай. За. За, сайхан шинлээрээ. За. За. Та сайхан шинлээрээ. За, одоо гоё Хөхтөнгөр радиогийн сонсогчдоо үзэгчдээ шүлэг уншиж өгнө гэсэн. Шүлгээ сайхан уншиж өгөө. Ямар шүлэг вэ? Хаан сурсан? Багш зааж өгсөн шүлэг. За тэгвэл ийшээ н ахыхаа камер авч аваад уншиж. За. Зүгээр ийг анаа. Миний цураг манай алзан зөрөөстэй мянган хүний дунд би харамстай андаг мерсэн майлж намаалж өсөрдөг дун цагаан үстэй дуран харнуудтай төмөн хүний дунд түүнээс өрхөн амтангүй төрсөн отон дотроо тэр бид хоёр тоглодог өвдөг юугаас өдөөд өөрхөн ажиг өгдөг өвөр дээр минь ороод хөөдмөр өлтөг нааш чааш дэгдэн малчин хүнийг басуулдаг. За, баярлалаа. Сайхан шинлээрээ. Харин хатнаа хүү маань энд морь унаад тун сайхан байгаа бололтой бусд нь ажиллаад байдаг. Энэ хүн энд өөрийгөө зугаацуулаад байна уу да? Зүгээр байгаа. Дөнгөж төрсөн төлийн араас айлын эзэнтэй хамт зарим залуус явцгаажээ. Зүгээр ч нэг явсангүй. Аагийг бяцхан чадаад авсан байна. Тэр ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Энэ хотлаа юм байна. Хотлаа юм. Тэгээ мортита. Тэр агийн маань би засах гатын зогсох үеэр машин хасч явлаа. За бичээрээ агийг хаяа явна. Бүгдээрээ агийг хаяа явах үед реакшн яхахыг харцгаая. Ирж гин. Зааг ирж гин. За яна уучлаарай надад жоох эвгүй юм боллоо. Яаж юм царай яаж юм хартаа. Тэр өш намрын тэр нялх хатаа хураг осчихгүй хата аагийн юу. Их ажлын хажуугаар нэгнээ чадаад хөгжилдөгч бас зүгээр шүү. Тэнд хэд хэдэн хүн хоньны хорголыг үрлэн чихэргээд идчих шиг боллоо шүү. Энэ санааг хэн гаргачваа? Би сая энэ явжсэн чинь хоньны хоргол харагдахгүй юу? Тэгээ энэ хоньны хорголуудаа ингээ бид хоёр идэнэ. Тэгээ аюка дээр очиж жагаад үгүй аюкач гэхгүй. Ер нь манайхнаас нэг гайгүй хоёлоо шууд ингээ таарсан дээр нь очиод гоё үрэлгээд өгч. Би хатаг аюу сайн мэднэ. Манай хатнаа төрөл бүрийн хоолнд дуртай. Тэр мөртөө явж. За яаж.
Азаргаа биш те. Юу ч болоогүй. Би тэгэд болохоор хамгийн гол нь яаж франк хийгээд байгаа гэхээр бид нар угаасаа ингээд нэвтрүүлэг хийж байгаа учраас биш. Тэр нь л хүчил. Эрэгтэй юм чинь эрэгтэй хүн. Тэгээд ер нь ингээд манай хоёр өстой гоё дээлэ бүсэлж штий. Би хоёр дээлэ өмсөж байна. Про юу гэж байгаа. Үрдэтгөө. Идэх. За чи юу юм гадаа? Миний манго дуус. Энд бүр нэг үе. Зүгээрээ энэ үс. Гэхдээ ийм байна. Нөгөө нэг одоо оны сайн та нар сайн тооцоод айгу эн чин шимтэй байхгүй. Саавтай. Нилээ олон хүн идсэн шүү. Эма идсэн, аюука идсэн, сүлдээ идсэн, аги идсэн. Яна уучлаарай октодоо хайртай ш. Ямар нэвтрүүлгийг гэж ирсэн бэ? Хоргол идвэл юу айж штэ. Айгу хурд яваад байна. Хоргол идчихлээ. Хилцээд байна штэ. Амар хурд. Нэгийг хайчих. Ямар хон амттай байсан бэ? Дуугаагаа чи сонссон штэ одоо. Наа чи харцсан тэргээр хатнаа гараа тэр харцсан тэр. Камерт норж байна. Хүүшээ эднэр чинь нэгнээ чадаад бүр сурчжээ. Бүр гэрээ эзэгтэй хүртэл оролцсон байна шүү. За ямар ч хэсэн бид нэр өнөөдөр бууз ажиллагаатай ирсэн. Гэхдээ яг энэ дотор Эма байхгүй байна. Тийм учраас Эмаг бүгд нэг франк хийж үзцгээе гэж шийдлээ. Тэгээд ингийн хідүүлээд хөө одоо би гараад Эматай гараад Эма хойлоо морь уныг тгий. Тэгээд Эмаг суулгах чигээд тэг суулгангууд нэг нь гарч ирээд хин суу гэсэн яасан дураараа энэ таар гэдэнгүүд битэр ингээд сонь царай гаргаад тэгэд Эмагийн реакшн бүгдээрээ харцгаая. Яна би загин чадах юм болов. Хичээ. Ингээд бид хоёрын жүжиглэлт хэр болохыг хамтдаа харцгаая. Ямар дураар юм бэ? Ямар дураар юм бэ? Тийм үү? Юу? Ийм бичлэг хийн гэж яриаггүй шүү дээ. За боо. Гэхдээ энэ ах зөвшөөрсөн шүү дээ. Болохгүй мөгч. За тэгээ. Барьж байгаарай. Бичлэг хийж яриаггүй юу юм? За. За. Нам ярьж байгаа. За. Хөб. За. Юу хідүүлээ? Ямар бичлэг хийн гэж тохирсон бэ? Тэр тухай хэдүүлээ яах вэ? Сар шиний бэлтгэл. Үгүй шүү дээ. Тийм юу. Зүгээр ийм амар юу бичлэг хийн гэж яриаг байхгүй юу? Тийм. Тэгээд хамаагүй бас ийм уйдаг морь унахаар бас жоохон тийм байна л да. За 10 гарахгүй. Хурдны морь. Хурдны морь байсан уу? Тийм хурдны морь. Тий. Тэгэхээр морь уяад одоо хэдэн жил болж байгаа вэ? Одоо уяач хүний эхнэрийн онцлог ер нь ямар байдаг вэ? Тэгэл одоо ард нь тэгэл бүхэл ажлыг юу яа шүү дээ. Тэгэл манай хүмүүрээ уяал явчихна. Ард нь тэгэл үлдсэн малын тижээгэл тэгэл гэр ахаагаа тэгэл бүхэл юм ал юм дээ. Эма. Ихчтэй ойлцсон. Нэвтрүүлэг авч ирнэ. Гэхдээ би бүр энэ нэг яаж аргалж өнгөрөхөө. За бас магадгүй те. Бид нар чинь Улаанбаатар үгүй. Би тэгж ацгаа. Хотод ирээд Монгол яснаас угаасаа холдсон. Гэхдээ хурдан морь хэрн би яана одоо уйж мүйдэг морь нэрээ унцж байгаа юм байна гэж оцсон. Зүгээр гайгүй юу? За. Нэг мөсөө одоо дээр орж олсон байхгүй юу? Зүгээр юм уу? Ер нь бид нар бүгдээрээ хөвчж байгаа. Энд нэг хүн хашаа хороогоо цэвэрлээд тун завгүй. Оо хөөрхий. Хоргол идүүлэх санааг энэ хүн гаргасан бивээ. Идүүлээ гэж бодож сууж исэн чинь 50 үрж ирэнгүүтээ идүүлээ гэж бодож исэн. Эма, аюука. Сүлдээ. Гэж хийсэн шүү дээ. Ингээд дөрөв хүнд хоргол идүүлж үзлээ. Амьдралдаа анх удаа. Эдгээр гоё амттай л гэж хэлээ. Яагаад гэвэл бөө шимтэж байгаа учраас.
За тэгээд өвлийн сайхан үйлрлийг өнтэй давсны мэд хүргье яма. Өнтэй давсны мэд хүргье. Сая сар шины өдрүүдээр цаг агаар нэлээд хүтэрлээ штэ. Тэр үеэр яг энэ малчны хотод бидний яг энд ирсэн байгаа газар ямар байсан бол гэж бодож байна. Тэгээ одоо ингээд суусан чинь нэх гоё нар ээгээд налайцсан хоёулаа хураалгаатай өвсний урд айлын герт ишиг хурганы дуу аль хэдийн цангинсан эрт гарсан хурга ишиг тугал гэртээ оруулсан байж байна. Тэгээ Хөвтөнгөр радиогийн хөтлөгчид хамт олон яг одоо Төв аймгийн Алтан булаг суман зорж ирсэн айлда бууз хийх гэ байж байна. Яг одоо нэг чих амарж байгаа юм шиг болдог бол энд ганц хоноод босох юмсан гэсэн бодолтой байсан учраас чих амраад чимээгөө газар очихор шүн гэл нэг сайхан 50 болдог штэ. Тийм байдалтай байж ах юм. Гоё юм. Хэлээд их үү. Нөгөө бид нар чинь төм төжгөнсөн, бум бужгөнсөн хотын их чимээ шуугаан дундаас гинтгэн өнөөдөр энд ингээ хүрээд ирсэн чинь яагаас ч юм өвс нөгөө малын хотон дотор ороод ирсэн чинь цаанаасаа нэг тийм монгол хүн гэдэг мэдрэмжийг авж ийн. Тэгээ би чинь ингээд ийм өвөрмөц, ийм гоё уламжлалтай, соёлтой ах уй дотор өссөн монгол хүн шүү дээ гэдэг мэдрэмжийг яг дотроосоо мэдэрдэг юм байна. Ер нь бол хотын хүмүүс бид нар чи яг мэдэрдэг юм байна. Тийм байна. Улаанбаатар хотод бас ирээд яг 20 жил амьдарсан байна. Энэ хооронд хэрэгтэй юмаа дэлгүүрээс гараад авчдаг. Хэвийн боовоо дэлгүүрээс гараад авчдаг. Одоо болохоор хөдөөнийхэн тийм биш байгаа нь гой санагдчихэв. Хэвийн боовоо өөрсдөө ойр дотныхоо найз нөхдөд ойр хавь айс ахалтай айлаа цуглуулад хийдэг хэвээрээ гэж байна. Бууз маншаа чимхтэй ч гэсэн ингэж чимхдэг гинэ. Хүүхэд байхад уг нь тэгдэл байсан шүү дээ бид нар. Одоо сүүлийн үед зөвхөн нэг аав ээжтэйгээ ч нийлээд юм уу 2 3 буузаа чимхэл тэр хүндээ ингээд нэг юм болоод өнгөрчдөг. Тэгсэн чинь хөдөө чинь энэ гоё уламжлал чинь тэр хэвээрээ байгаа юм байна. Хэрвээ бид нар энэ айлд ирж ингэж хөдөө орон нутагт малчны хотын цагаан сар ямар байгааг хараагүй болвол хотод байгаа нэг хэдэн жилээрээ төсөөлөл нэрэ цагаан сар чинь нэг ийм явцхан хүрээнд хотын ийм хүрээнд орсон юм биш байгаа даа гэсэн бодол маань үргэлжлэх байсан байна гэж бодлоо. Надад хамгийн таатай яг одоо бид хоёр тэр тэндэг уулын ингээд алсын барааг ширтнэ гэж ярьдаг шүү дээ тий. Алсын барааг хизээч хотоос ширтэж чаддгүй юм байна. Яг одоо бол би үнэхээр энэ тал нутгийнхаа алсын барааг ингээд ширтээ суух нин таатай байна. Хэдий өвлийн тэсгэм хөтөн яг идэр ивс ингээд эхэлчихсэн явж байгаа ч гэлээ гэсэн Монгол их орн минь өвөлдөөч зундаач ямар сайхан юм гэдгийг мэдэрчсэн. Утсаар ярих, утсаа харах, завч алга, сүлжээч алга. Ерөөсөө л Монголын их амар амгалан гэж яг энд байгаа юм шүү дээ. За тэгээ хоёулаа одоо буузныхаа ажил руу гэрлөгөө орё тий. За тэгээ. За хамт орцгаая. Юу ярих нь вэ? Галын дэргэд мах татах чимээ жигтгэн нижигнэж, гаднаас адуу янцхаах, нохой хуцаг сонсогдно. Их хотын хэмнэлд дассан тэдэнд эдгээр ажлууд амаргүй санагдавч хамтын хүч гэж ямар хүчтэй болохыг харуулна. Мах татах ажиллагаа. Гараар мах татна. Хүний гараар татсан махан бууз. Бууз ажиллагаа эхэлж байна. Халуун ам бүлээр их олуулаа цугласан байна. За хатнагийн хувьд одоо хэддэг жилдээ цагаан сарын одоо буузны гурилыг зурж байна. Үгүй одоо бас удаж. Энэ өндөрлгөөс харахад одоо Үйл ажиллагаанд оролцоогүй тий. Гэтэ ер нь одоо угаасаа хүрлээ зурна хаттан тэгэл айл болгоны л хийдэг гэж шүү дээ. Гоё л байна. юу нэг цаа хамраад шүү дээ. Нэг цаа хороо орохоор тараад хүүхэн дараа ихтэй цахтаа яхаад сэтгэхгүй давдаг тий. Би согны сармис гондоор амтлаад хийдэг. Гэт боддог байлаа. Яг гонд мэдээж чинь цагаан сарын буусны амтлаг миний хувьд бол махаа гараар татсан байх хэрэгтэй. Өөртөө гуйлаа зурж илгэж хийсэн байх хэрэгтэй. Дээрэс нь гонд хийж жижигхэн цагаан сарын буус болдог гэж боддог. За миний дүү бууз ажиллагаанд ямар процесс хийхээр одоо бэлэн байна? Илтгэхгээ сууж байна. Би бол зүгээр намайг бол энд чимхдэг 3 хүн суугаад ч барахгүй. Би одоо үзүүлэн заяа. Коллектив сайттай. Долоо уур амьсгалтай сайхан залуучууд байна уу? 14
мам байна. Замичгүй нэг тэр хавцал хэлбүүд одоо. Бас тагцтай том бууцанд дуртай юу, жижиг бууцанд дуртай юу, шүүслэх дуртай юу, шүүсгүүд дуртай юу? Хараа бууцыг ингээд 2-3 хацаараа өвчтэй тахгүй. Урсаж мурсаад. Зүгээр нэг шууд амруугаа хийх тийм хэмжээтэй гоё яадаг уг нь. Дац чи шиний 1 2 бол тэрийг тоож идэхгүй тий. Тоож идэхгүй хэрнээ шиний 4 5 басаа хайн торон дотроосоо тэр янз бүрийн чинь отоолж гарч ирж байгаа юм чи. Тэр одоо бат хөөргөн санагдаад идэх. Шинэ жилийн бэлгэний шинэ жилийн цагаан сарын. Үнэхээр ёс заншил гэдэг зөвхөн үгээр өгүүлэхэд бус. Үйлээр мэдрэгдэхтэй илүү утга төгөлдөр ажээ. Бууцны жиг нүүр дүүрч, гал дээр тавигдах мөчөд гэр доторх яриа хөөрөө улам хална. Хот хөдөөгийн ялгаа бүдгэрч, инээд баясал, хамтын хөдөлмөрийн уур амьсгалал ноёлно. Удалгүй эхний жигнүүрийн бууз бэлэн болж, уур савсан цагаан бууз 5 өдөөрөн гарч ирлээ. За, байна байна. А явна, мэрэгчлийн цэнгэлж байна. Илтгэж гоё. Бууцны өнгө ямар харагч байна? Өнгө бол янз янз. Тэгээд амт чанар нь ямар. Энэ бол зүгээр нэг хоол биш. Энэ бол айл гэрийн эв нэгдэл, Монгол зан заншлын илэрхийлэл. Хотын уран бүтээлчид ч гэсэн энэ өдөр Малчин айлын гал голомтод өөрсдийн халуун сэтгэлийг нэмэрлэж сар шинийн бэлтгэлд гарсан гэсэн юм аа. Бууцны уурс авсаж тал нутгийн нэгэн эгэл айлд хүний сэтгэлийн дулаан улам бадарна. Тал нутгийн амьдрал инхүү үргэлжилж, шин бүхэн мэндэлж байгааг тэд нүдэрээ харж, сэтгэлээрээ мэдэрлээ. Хураг ишигний майлах дуу, гадаа салхины эскрээ бүгд нийлээд тал нутгийн амьд хөгжмийг бүтээн. Уулын эзэн гэдэг нэг тийм хатагтай ямаа байдгийн. Тэрмээс одоо сая төлөвчлөө. Тэгээд одоо Хөхтөнгөр яриад одоо ирлээд Хөхтөнгөр гэж нэрээ өгье. Хотын студид ажилладаг тэдний хувьд энэ бол шинэхэн аялгау. Ийхүү Малчны хотонд шинэ амьдрал ундарч гэр дотор бууз чимхэх ажил дууслаа. Нэг талд нь дөнгөж төрсөн ишиг майлалдаж, нөгөө талд нь гурил илдэж, мах хамталж суугаа хүмүүсийн инээд цалигсан ажил ундарсан өдөр өндөрлөлөө. Энэ бүхэн бол цагаан сарын өмнөх Монгол айлын жинхэнэ дүр зураг. Амьдралын үргэлжлэл болсон төлмал. Айл гэрийн бэлтгэл ажил, хот хөдөөгийн учрал. Энэ бүхэн нэгэн гэрийн тоононд ор нэгдэж, сар шинийн баярын утгыг улам тодтогч байлаа.